Орхон аймагт шинэ эгэл арга төсөл 7 хоногийн хугацаанд хэрэгжиж байна. Тус сургалт нь ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын физик, математикийн хичээлийн хоцрогдлыг арилгахаас гадна багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой байна. Сургалтанд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 100 гаруй физик, математикийн багш нар хамрагджээ. Энэ олимпиадын арга гэсэн. Тэгээд яг энэ аргыг бол ерөөсөө хичээлээр огт туршиж байгаагүй, огт харж байгаагүй. Тэгээд хичээлээр ингээд сурсан арга нь энэ аргыг бодох юм бол арай хүнд гэх үү. Тийм. Энэ арга нь болохоор арай хялбар байсан. Ойлгоход амархан, хийгэж гисэн амархан. Ерөнхийдөө ер нь эсэлтийн ерөнхий шалгалтанд би бас физик, математик хоёулангаар нөх байхгүй юу. Тэгээ математик, физик хоёулангаар нөх болохоор яг энэ арга болохоор надад амар хэрэгтэй байгаа байхгүй юу. За манай болохоор энэ өнгө төсөл хамрагдаад одоо 1 сарын 10-наас эхлээд хамрагдсан байгаа. Булган аймагт математикийн 10, физикийн 6 багшаа вакуумжилсан сургалтанд 4 хоног хамруулад тэгээд мөн давхар аймагтаа багш нараа цахим болон тавиараас цахимын хэлбэрээр хичээлээ явуулж энэ сургалтанд хамруулсан байгаа. Дараагийнх нь болохоор 3 сарын 5-6-нд танхимаар 2 өдрийн сургалт математик, физикийн бүх багш нартай хамрагдаад ингэ явж байна. Уг сургалт маань болохоор ерөөсөө л багш нарын арга зүйг өөрчлөх хялбар аргаар хүүхдүүдийг сургахын боломжийг олгосон юм сайхан сургалт явж байгаа. Нийт одоо математикийн 106 багш, физикийн 41 багш байгаа. Ингээд 147 багш хамрагдаад явж байгаа. Гэтэ яг эрсийн хувьд болохоор ерөнхийдөө 70% хамрагдсан байна. За өнөө маргааштай болохоор бид 5 дахь сургууль дээр ерөнхийдөө 3 сарын 5-6-ны сургалт явагдаж байгаа үед тухайн багш нарыг байх үед одоо багийн гишүүдийг байх үед хүүхдүүдэд дутаж авчраад 2 сургуулийн сурагчдыг 2 ангид оруулж агаад ингээд тухайн яг багийн гишүүдээр хичээлийг заалгасан байгаа. Энэ маань болохоор ямар зорилготой байсан бэ гэхээр тэр багш нар маань хэрхэн хүүхдтэй яаж ямар арга зүгээр зааж яах гэдгийг бас судлах зорилготойгоор ингэж явуулсан. Өнөөдөр бол бас тухайн эгэл бүхэл арга зүйн багийн төслийн багийн маань нэг багш энд байгаа учраас 2 өдрийн сургалтаа аваад байж байна. Орхон аймгийн математик, физикийн багш нарыг тус сургалтанд хамруулж шалгарсан багш нарыг Монгол Улсын их сургуулийн вакуумжилсан сургалтанд хамруулахаас гадна аймгийнхаа сургалтын чанарыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой байна. За манай төсөл бол шинэ эгэл арга гэдэг ийм төсөл байгаа. За энэ төсөл бол ковидын дараах хоцрогдлыг одоо хүүхдүүдийн физик, математик хичээлийн хоцрогдлыг шинэ одоо богино хурдан хугацаанд нөхөх арга зүйгээр яаж нөхөх вэ гэдэг энэ хичээл сургалтыг Орхон аймгийн одоо багш нар сурагчдын дунд явуулаад ингээд өнөөдөр ерөнхийдөө өндөрлж байна. Ер нь бол энэ төслийг цаанаас нь бол боловсрол шинжилгээ ухааны яамнаас болон за Монгол Улсын их сургуулийн физикийн тэнхим тэгээд Орхон аймгийн засаг даргын тамирын газар ингээд хамтраад ингээд хэрэгжүүлж байгаа юм төсөл. За боловсрол соёлын газар бол яг гол зохион байгуулалтын боловсрол шинжилгээ ухааны газар тийм гол зохион байгуулалтыг хийгээд ингээд ажиллаж байна. За ер нь бол физик, математикийн Орхон аймгийн бүх багш нар энд хамрагдсан гэж ойлгож байна. Өнгөрсөн 7 хоногт бол 2 өдрийн бүтэн сургалтанд хамрагдсан. Одоо яг энд бол зарим нэг сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдэд зүгээр үлгэр жишээ олгож хичээлүүд орж байгаа. За багш нарын хувьд бол ойролцоогоор нэг 6 цаг нэг өдөрт орсон байж байгаа. Тэгээд 100 гад багш байна. Физик, математик, холилдоод тийм тооны багш байгаа. Ер нь бол цаашид бүх аймгийн бүх багш нарыг хамруулах яг энэ чиглэлийн шүү дээ. Физик, математикийн чиглэлийн бүх багш нарыг хамруулах. Тэгээд тэндээс одоо шалгарсан бас багш нарыг энэ хавартаа ингээд багтаагаад Монгол Улсын их сургууль дээр вакуумжилсан сургалтаар ингээд өшөө цааш нь сайн бэлтгэх. Тэгээд дараагийн жилүүдэд одоо сурагч багшийг гаргаж ирээд ингээд Орхон аймгийн физик, математикийн одоо чанарыг дэвшлүүлэх, сайжруулах гэсэн ийм зорилготой ажиллаж байгаа. За багш нарын хувьд бол яг өөрсдийн гэсэн арга барилтай хичээлээ заагаад ингээд явдаг. За манай энэ сургалтын гол онцлог нь бол уламжлалт биш нэг шинэ арга зүйг туршиж шинэ арга зүйг ингэж одоо хоцрогдлыг хурдан нөхөх зориулсан арга зүйг тусгайлан бэлтгэж ингэж оруулж байгаагаар бол онцлогтой. Тэгээ багш нар бол их сайхан хүлээж авч байгаа. Бас ингээд хүүхдүүдэд бол маш богино хугацаанд үр дүнтэйгээр ингээд хоцрогдлыг нөхөх боломжтой юм байна гэж юм сэтгэлдүүлэх ирж байгаа. Тус сургалт нь Орхон аймагт 1-р сарын 10-наас эхэлсэн. Сургалтаараа дамжуулан багш нарын арга зүйг өөрчлөх, сурагчдад цаг хэмнэсэн үр дүнтэй аргачлалыг заахаараа онцлог гэдгийг багш нар хэлж байлаа.